Нээд ухад суугаад мөнөөхөн би чадна Батбаярыгаа олж харлаа. Сэтгүүлч Пүрэв нямт амаад суухтал ховжив ярьж өгч байна. Гол санаа нь хятад хөрөнгө оруулагчийг Монгол компани дээрэмтгэж байгаа нь тэр бумтан өмөөлөгчийн санаанд ёстой ч таалагдахгүй байгаа юм гинэ. Түүгээр чүүл барам нөгөө хятад тал нь сэтгэл дундуур үлдэж байгаад миний сэтгэл их гонсгор байна гэх юм. Уг нь хятад алдаж байсаас Монголын тал авчиж байгаа сайн юм биш үү гэсэн сэтгүүлчийн асуултанд манер хятад гэдгээр нь доош хийж мөнгийг нь булааж аваад байж болохгүй штэ гин. Тэгээд тэр булааж авсан мөнгөнийг нь хэмжээ 100 сая доллар гэх юм. Тэгсэн хэрнээ тухайн хоёр компанийн шүүхтэр эвлэрээд салсан тэр хэрэг хаагдсан гэж ярьлаа. Ястаа түүж ойлгосонгүй. 100 сая доллараар дээрэмдүүлсэн хятад компани нөгөө талтайгаа сэтгэл дундуур гэсэн эвлэрч гсэн юм гинэ. Тэрэнд нь харин Монгол өмгөөлөгч сэтгэл гонсгор төдийгүй энэ талаар нь гомдол гарах гэж бодож байгаад боллоо гэх мэт. Галзуу хүний өдрийн тэмдэглэл гэж л ийм юм байдаг үз. Төрийн хар хүн бол эд хөрөнгөгүй хоосон ядуу байх ёстой гэж хүртэл хадуурлаа штэ. Үндсэн хуулийн дээр тэгж заасан байдаг билүү? Энэ ер нь хуульч юм уу? Эсвэл галзуу солиотой амт нь уу? Ийм юмнууд л одоо өөрийгөө хуульч гэж итгэжгээд хятадуудад үйлсэд явах юм да. Ер нь бол өөрийгөө нийслэлийн захирч болсон амар сайхантай эвлэршгүй хүн гэдгээл нотлоод байна. Тэдний бүх компаниудын бүртгэл надад байгаа. Тэр компаниуд нь олон улсын болоод Хонконгийн компаниас зээл авч байсан хууль зөрчсөн байж тун болцсошгүй. Энэ дээр нь би гомдол гаргана. Тэр бүхэл ерөнхийлөгчтэй ураг төрлийн холбоотой болсон байсан ч хамаагүй гомдол гаргана. Аймнаас бүхий төрөнгөө алдсан ч хамаагүй яваад байж чадна гэж яриад л ярьж байна. Ер нь бол Монгол компани хятад компанитай эвлэрсэнд нь дургуутсаж өс санаад яваа байгаа бололтой. Яаж гсэн шааргаж ийн вэ? За тэгээд ерөнхийлөгч огцруулнаач гэж бас хадуурлаа. Энийн сэсгтэд нэг юм байна. Бас нэг этгмээргүй юм ярьлаа. Өмнө говьягийн хүрэн ханангийн нуруунд алтны уурхай байдаг. Тэр алтны уурхайг монголчууд биш хятадууд авах ёстой гэсэн юм ярьж байна. Сэтгүүлч миний биеэр 2016 оны хавар 4-р сард яг тэр хүрэн ханан тосон бомбын нуруунуудаар хөндлөн гулд явж тосон бомбын нулимс нэртэй цуврал буруу нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэсэн билээ. Тэр нэвтрүүлэг маань одоо ч олон нийтийн сүлжээ YouTube-д байрласаар байгаа. Тэнд алтны уурхай байхгүй. Би нүдэрээ харж камераараа бичиж нутгийн ард иргэдээс уул уурхайн тухай яриа авч явсан хүн мэдлгүй яах вэ? Хэрвээ тийм уурхай байсан бол манай сурвалжлах баг түүнийг тойрч гарна гэж юу ах вэ? Ёстой нэг шүлс асгаруулсан сэдв шүү дээ. Харин энэ өмгөөлөгч ямар нүдэрээ хараад хүрэн ханангийн нуруунд алтны уурхай бий болгочих вэ? Ингэж ор үндэсгүй худлаа ярьж болдог юм байх та. Хуульч хүн худлаа ярихад хууль үйлчлэгдэхгүй юм болов? Ийм барьцгүй баримтгүй худлын марьд суухта ядаж төгдөгчгүй юм. Ер нь энэ этгээдийн өөрийнх нь элдв үүдэл зам байдал маш эргэлзээтэй. Янз бүрийн эргэтэндээ элдийн мэс засал хийлэгчгээд өнгөний өвчин тусаад болохоо байлаа гэж эмчилсэн эмчээ хүртэл шүүгд өгч 100 сая төгрөг нэхэмтлээд явж байдаг гэсэн яриа байдаг. Бэлгийн замын өвчин яхаараач мэс заслын эмчтэй хамаатай болчихдог юм. Өөрөө сонгон очиж эмчлүүлсэн эмчтэй баярлалаа гэж хэлэхгүй ч ядаж тэрнийгээ хэрэг тунгааж мөнгө төгрөг нэхгүй явж болно доо. Ийм л хачин талархах сэтгэлгүй нүдэ цавчихгүй худлаа ярьж суудаг хүн хуульч хэмээн олны тархийг угааж худал үнэн мэдээлэл засаж суугаар чинь юу ч гэмээр юм даа мэдэхгүй. Элдвийн өвчин сэтрээдэг хаварсаг ирснийг ч байж мэднэ. Юу ч гэсэн энэ удаад дуусхий. Цааш нь ярих уу яах вэ? Ярьсан ч дээр байж мэднэ.